Бичлэгэндээ дуу оруулаад сууж исэн чинь манай охин орж ирээд аава тань захидал өгье гинэ. Захиаг нь уншия одоо. Сайн байна уу аава? Би танд хайртай. Та намайг өсгөж том болгосон баярлалаа. Дахиад юм. Захаатай. Та муу аав байсан ч миний аав. Би таныг үргэлж хайрладаг. Хамгаалж явнаа аава гэсэн байна. Хөө янз. Сайн байна уу хайртай аава? Захаа та нар харж гэнэ үү манайхаа? Миний охин аавда захаа биччихэ. Нүлмэс тусалж шүү. Би танд хайртай шүү. Та энэ хорвоогийн хамгийн царайлаг аав. Ямар ч юм. Миний бас дажгуугаас мэддэг юм байна. Бас хөөхөн шүү. За. Та намайг загинсан ч гэсэн би танд үнэхээр их хайртай. Би таныг сайн аав гэдэгт үргэлж итгэдэг шүү ааваа гэсэн байна. Сэтгэл гэгэлцчтэй. За ингээд охиноос ангуудаа загтал авсан сайхан байна. За харж байна. Хайрт сайн байна уу хайрт ааваа гэсэн багастай. За ёстой гоё загтал байна. Охиноос гоё загтал. Анхны загтлыг одоо хадгална. Энд ашрам дурдахад одоо жил болгоны 1 сарын 1-нд одоо манайх одоо жилийн тэмдэглэл одоо өдрийн тэмдэглэл гэдэг шиг жилийн тэмдэглэл хийдэг байгаа. За тэр нь тухайн одоо жилдээ юу хийж бүтээсэн, ямар тийм дурсамжтай сайхан зүйл болсон тэрнийг тэмдэглэж бичиж үлдээдэг. За дээр нь нэмээд ирэх одоо 26 онд одоо 26-ны 1 сарын 1-нд загтлаа бичнэ. За 26 онд одоо юу төлөвлөж байгаа, ямар том ажил байгаа, тэрийг ямар зорилго байгаагаа бичиж тэмдэглэдэг юм загтлын одоо бас нэг контент хийдэг байгаа. Одоо 6 сая 1 сарын 1-нд 2026-ны 1 сарын 1-нд тэр загтлын маань контент бас орох болно. Тэр загтлуудтайгаа энэ охиныхаа анхны загтыг бас хадгалаад ингээд цааш нь үлдээгээ тавьчихнаа. Тэр загталд маань одоо миний одоо эцэг аавын маань одоо 2 жилийн бас загтал бас үлдсэн байгаа. 2023 оны 1 сарын 1-нд бичсэн нэг загтал нь байгаа. 2024 оны 1 сарын 1-нд бичсэн нэг загтал нь аавын маань загтал хадгалагдаж үлдсэн байгаа. Тэгээд одоо энэ 26 оноос ахаад үргэлжлээд явна. Одоо загтал маань ингээд хадгалагдаад жилийн тэмдэглэл гэдэг дурсамж дөрвөн загтлууд маань хадгалагдаад цаашдаа одоо үр хүүхдүүд нь ач зээнэр нь одоо уншаад бас тухайн жилүүдэд юу болж исэн, ямар дурсамж